За тэгээ одоо ингээд ихэнх голын нутагт ирсэн одоо ингээд жаа толгой гэдэг толгой дээр гараад ирсэн байна. Одоо Богд хааны одоо бас нэг баатар хүний нэг Баруун Монголын Дамбижинсан гэдэг одоо түүхт хүн одоо энэ Монгол нутгийн зөвхөн ховдын хязгаар биш. Энэ манай Баян хонгорын энэ Хэсэгон богдын ареаны ихэнх голын нутгаар ингэж аялж явахдаа энэ толгой дээр ирсэн байна. Тэгээд энд байсан хятадууд одоо хар тамхи тариаж байсан хятадуудыг нутгийн бүгдээр ингэ хөө буцааж ингэж одоо Монгол нутгийг захиацгаараа хамгаалж явсан тийм их баатар хүний түүхтэй холбоотой толгой дээр ирлээ. Тэгээд одоо ингээд сэтгэл хөдлөөд одоо дэндүүн бүрдэрж ван Хэсэгон богд нарыг л хэсгээс нэг хэдэн мөрт хэлье. Тоос дэх говийн дортогт хөх асар Хэсэгон богдодон сэтгэл харагдаад бололгүй нэ. Сондлон нүүхүүс үүлс шиг суурган зэнкэр улаан сувд шиг бэлдэн ялалзах сумын нэгдлийн төвөн. Энэ нутагт тулсан эцэг өвгдийн галаан он жилээр нэгэлгүй орхиод явж чадахгүй нэ. Айда сайхан гов минь алтан шаргал гов минь ангай гурван цоохор ажин гурван ширдэг ах トゥ гурван хаалга аман гурван сэр ар гурван бэл алга гурван шандаа задгаа гурван хэр зах гурван бамбуу нэр нь хүртэл шүлэг нарийн сайхан гов минь аяа сайхан гов минь алтан шаргал гов минь солонгийн долоон өнгөтэй билээ эдэний таван амттан билээ ижлэн нүгүй өнөртөн билээ эд шидийн үзэгслэн билээ Аахтай цай шиг шаргалтан байдаг, аргалын зоо шиг хэргэлтэн байдаг, атан дэмэн хонгортон байдаг, алгхан говьдон хайртай би. Хэсэгон богд шигэн сэтгэл минь өндөр билээ. За ингээд Хэсэгон богдон ингээд бүрдэрж байгаа шүлэгнээс ишлэл уншлаа. Болж байна уу?